За тэгэхээр яг одоо 2 он дамнан уншсан жижигхэн хол биш гэдэг номныхоо цахим товшил буюу аудио товчлыг хийх гэж байна. За тэгээд энэ бол хүмүүс сонсгох гэхээсээ илүү зүгээр өөртөө амлсан амлалтаа биелүүлэхийн тулд хийж байгаа аудио. За яад вэ гэх юм бол он гарахаас өмнө за ерөнхийдөө сард нэг номны цахим товчлыг хийе гэдэг ийм шийдвэрийг гаргасан. За тэгээд нэг сард бол багтаж бүтэн ном уншсангүй хамгийн амар нь тэгээд жоохон чамлалттай байна. Тэгсэн мөртлөө нэг номоо дуусгаагүй мөртлөө дахиад нэг ном эхэлсэн. Тэгээ ба цахим товчлаа хийгээгүй. Тэгэхээр өөртөө амласан амлалтаа ямар ч байсан биелүүлэх гээд тэгээд энэхүү цахим товчлаа хийж байна. За тэгэхээр 2 сард одоо дахиад нэг номны товчлыг оруулна гэсэн үг. Хүн нөгөө өөртөө амлалт өгөх гэхээсээ илүү тэр амлалтаа одоо хүмүүс зарлах юм бол илүү түүндээ үнэнч байдаг, илүү тууштай байдаг. Би нэрээ тэгээ дагагчдаа ч юм уу те Facebook найзуудтай тэгээ хэлсэн штэ гээд биелүүлэхийг хичээдэг гэж сонссон учраас оны өмнө тэгж зарлж байсан. За тийм болохоор цахим номынхон товчлыг ийхүү хийж байна. За хол биш номыг бол бас нэлээ хэдэн сарын өмнөөс, бараг жилийн өмнөөс ч байна ингээд мэддэг, сонсдог болсон. Тэгээд анх бол энэ номыг жижигхэн ингээд номын дэлгүүр тагт нь харчаад энэ ийм ном 20,000 ч гэх шиг гэж яг үнэхээр бодож исэн. За тэгээд байх уу өтргээд эргэлзэж яагаад за ганж авахлан бичсэн юм чинь бас нэг те авах юм байгаа илгүү дээ гэж бодоод тэгээд авсан. За тэгээд номынхон товчил руу одоо орохоос өмнө за миний хичээлийг ирээ. За охиныхоо хичээлийг хийлгэнгийн хажуугаар нь номныхоо товчил сэтгэлээ ярьжээ. За тэгээд зохиогчийн тухайд болохоор ерөнхийдөө ганж авахлан сайн мэдгүй. Тэгэхдээ ажил хэргийн шугамаараас нэлээд удаа таарж исэн. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг байхдаа за гэрэлтэй мэдээний сэтгүүлч байсан учраас за ганж авахлангийн ижидийн орон лантан тохиолдол юмс байгууллагууд бол мэдээж эерэг гэрэлгээтэй зүйлсийг хийдэг байсан учраас олон удаа бас сурчлага хийхээр ингээд таарж исэн, ярилцж исэн. За мундаг залуу жинкнээсээ инфлюенсер гэж боддог. Тийм болохоор ерөөхдөө номын ер нь бол уншия. За нийтлэлийн уншия. Энтэр гэж боддог. Яг өөрийнхөө байгаараа байдаг. Айгүй энгийн юм шиг санагддаг. Тэгээ альва хийж байгаа зүйл нь тэр улс төрийн төлөө биш гэдэг нь бас илүү. Яг миний одоо үнэт зүйл үзэл бодолтой бол юм таардаг юм хүн. За бас яг адилхан 2 хэрэг хөвгттэй гэж байгаа. За тийм болохоор юм зорж уншия гэж боддог. Бас цөөхөн итгэн одоо энэ цагийн зохиолч гэж бас хэлмээргүй л байна л та. Залуу манлайлагчд гэж хэлье. Манлайлагчдын нэгэ. За тэгээ хоол биш гэдэг ном бол яг жижигхэн. Гэхдээ одоо тэр ном ингээд жижигхэн гэдэгтэй гол агуулга юм биш үү? Ер нь бол нөгөө одоо цагт ер нь хүмүүс ямар болцсон бэ гэдгсэн чинь ер нь ингээд нэг агуулга биш хэлбэрт хаардаг болчихжээ. Тэгээ би болохоор яг энэ номны агуулга тэр хэлэх гээд байгаа санаа гэлэн онцлог хүсчихье. За яг хол биш ном жижигхэн байж болно. За хол биш номны одоо найруулга бичлэлт те. Тэр зүйл бол яг үнэхээр зохиолч ч юм уу те хэл бишинчлийн ухааны хүмүүс бошгол жоохон бас тэмэрхүүж магадгүй. Яагаад гэх юм бол өөл гэж тийм яа. За тэгээд за. Окей. За. Одоо хөх. За ойлгож байна. За окей. Яг жижигхэн ном бий болно. Гэхдээ ингээд жижигхэн мөртлөө нэг өдөр сууж агаад ч юм ингээд нэг хэдэн минутын дотор ингээд уншихаасаа илүү зүгээр гэж одоо чихрийг хазаж тачган талгаас хазаад идэх нэг өөр зүгээр ингээд хүлхэж нэг ингээд нэг амталж идэх нэг өөр байдагтай яг адилхан санагдсан.
Тэгээд хамгийн гол өгсөн мессеж нь юу байсан бэ гэхээр зүгээр л ямар ч зүйл хол биш юм байна гэдгийг ингээд ойлгуулсан. Тэр нь маш их урам зориг өгсөн тийм ном байлаа. Өөрөөр хэлэх юм бол магадгүй зүгээр би ч гэсэн нэрээ те Эверест орж үсэх юмсан гэдгийн бодол төрсөн. Дэлхийн дээвэр гэгддэг Гималай улсын ноён оргил Эверестэд яагаад би нэрээ бас очиж болдгүй юм те. Одоо 7-гийн 7 хатаг гарчсан ийм өвчтэй зовлонтой ийм хүн одоо те тэнд ингэ явж яахт чи би яагаад болдгүй өнтер гэж бодсон. Өчлөөрэ ганжаахлын иргэнийг сонсож байгаа юм бол за гэх мэдчлэн. За тэгээ хол биш гэдэг зүгээр нөгөө номны нэр гэдэг өөрөө их тийм чухал. Ер нь бол номны нэрийг сонсоод ер нь хүн номыг унших уу яах вэ те. За сэтгүүл зүйд бол одоо юу гэдгийг тухайн одоо сурвалжлага мэдээ ярьслахын гарчгийг нь уншаал энэ номыг одоо энэ зүйлийг нь одоо текстийг те энэ агуулгыг унших уу яах вэ гэдгийг яг шийддэг гэдэг шиг номны нэр бол маш гоё таалагдсан. Гол өгөхөд байгаа мессеж санаагаа яг тэнд батаажсан байсан. За тэгээд ер нь бол яг уу те ер нь хүн гэдэг нөгөө аяллалыг төсөөлөхдөө зүгээр нэг зочид буудалд ингээл нэг хөвтөлтэй нэг ийм далайн хэрэг мэрэг окей тэр зүгээр бас гоё байж болох те зүгээр юу ч бодохгүй өөрийгөө ямар нэг юм сорихгүй зүгээр л гоё тансаглах зүгээр л гоё байх мэдээж гоё угаасаа тийм аяллуудыг хүсдэг гэсэн юм ба тэр бол амралт те тэр бол одоо нүсгэлээ байсгах гайхалтай зүйл нөгөө талдаа зүгээр адал явдалтай буюу өөрийгөө сорьсон тэгээ яг тэр байгальтайгаа ойр яг тэр бодол хоосрох те юу ч бодохгүй зүгээр л ингээл өнөөдөртөө амьдрах гэдэг тэр мэдрэмжийг мэдрэх тэр аялууд бас гоё те тэгэхээр юуны төрөнд бол ер нь энэ онд ямарваа нэгэн байдлаар яг нэг тийм гоё өөрийгөө сорьсон тэгээд нэг тийм хоол мол гэж бодохгүй зүгээр л ер нь тийм аялалд явъя гэж бол бодсон. За дараагийн нэг бас айгуу сайн ойлгосон зүйл нь вэ гэхээр дэргэд байгаа хүмүүс маань ойр хэдэж бид нар хол байдаг юм шиг байгаа даа гэдэг нэг бодол төрсөн л дөө. Тэр нөгөө одоо зохиолч маань хайртай дүүн маш хүнд өвчин тусаад тэр гэр бүл ингээд өнөр өтгөн гэр бүлээрээ Солонгост одоо цуглаж байгаа тухай бичсэн байсан. Тэр хэсэг бол надад үнэхээр сэтгэл хөдлөсөн. Бараг уйлсан гэхэд олон л даа өмнө хаалаа зангирсан. Яа тэгвэл яг үнэн би одоо ингээд Монголд амьдарч байгаа хэдий ч гэсэндээ аав ээжээсээ хоол байдаг, ах дүүгээсээ хоол байдаг. Тэр болгон би тэднэрт очоод тэдээс очлоод ингээд ойр байж чадахгүй байгаа. Энэ бол яг үнэндээ яг бодох ярих юм амар хүндүрсэд юм аа нэг л дээ. Тэгээ би яг оюутан бодлоод гадаад руу сурах явах ингээд зүтгэх боломж байсан ч гэсэндээ би зүгээр аав ээжигээ бодоод явчихтаагүй гэх юм уу. Тухайн үедээ бол миний агаа Солонгост хол байдаг гэсэн. Тэгээ бүх хүүхэд ингээд гадаад гараа явж байгаа миний аав яах вэ гэдэг нэг юм магадгүй одоо нэг юм тулгуур тарьсан ч юм уу эсвэл аав ээжигээ бодсон бодолтой ч юм уу те явахыг сонгоогүй Монголдо байсан. Одоо хүртэл юм Монголдо байж байна. Тэгээ 18 онд ч гэсэндээ бас ингээд ер нь гадаад явж амьдрт юм уу хөдөө явж амьдрт юм уу гэдэг юм хоёр сонголтыг өөртөө би 70 тухамсартаа өгчихсөн. Тэгээ хамгийн гайхамшигтай нь миний 70 тухамсар тэрийг гайхамшигтайгаар ажиллуулж одоо хөдөө авчирсан байдаг. За Улаанбаатар хотоос бол нэгэнд залгсан ер нь бол төвчрээ утаа тэдэр шуугаан за тэгээ тэр ажлын ачаалал стресстэй мэдээний сэтгүүлчийн тэр одоо гоё мөртлөө бас их ачаалтаа тийм нэг сонио ажлаас ингэж холдуулж гой нутагт ирж ийлээ. За тэгээ энийг бол ярих юм бол их уртуу. Гэхдээ хол биш гэдэг нь өөрөө маш үнэн тэр утга агуулгуудыг бас агуулсан тэрж бясалгаж бодох нэрээ тэмжтэй гэж ухаарах те магадгүй зарим үед хоолоо зангирах энэ одоо мэдрэмжүүдийг өгсөн. Тийм болохоор би энэ номыг үнэхээр гайхалтай ном гэж хэлмээр байна. Дараагийн дугаарт нь гадаад хэл сурах нь хол биш. Гадаад хүн хол биш. Хүн бол хүн гэдэг зүйлийг бас ингээд тодорхой бичсэн байсан бас их таалагдсан л та. Тэр агуулга нь өөрөө их гой санагдсан. Энэ онд бол би англи хэлээ сайжруулнаа, ажлаа солисон. Тэгээ манай ажлынхан бол нөгөө англи хэлээр өдөр тутмын чатаа бичдэг тий. Зүгээр л ингээд энгийн нэг ажилтнаа бараг нэг цаг тий ингээд зүгээр гадаадуудтай англиар бараг хурал хийдэг. Тэгээ тийм ажилд орсон. Бас жоохон өөртөө олж хамлалттай л байгаа. Oh my god сууд эрдний тий 35 нас хүртлээ хаагур юу гэж явсан юм бэ? Энэ ганц гадаад хэл сурчихгүй гэж жоохон
онцгүй тийм нэг өөрийгөө голсон бас яг мэдрэмж надад байгаа. Тэгээд ийм болохоор дахиад англи хэлээ сайжруулъя гэдэг зорилго 2025 онд тавьсан. Гэхдээ энэ нь хол биш гэдэг утгаараа зүгээр л өдөр тутамдаа нэг 10 үг цээжлээс эхлэе, нэг тийм тэрийг хүндрүүлж батахгүйгээс эхлэе гэдэг нэг юм бодолтой болсон. Ядаж ажлынхаа англи чатыг синтэхгүй, төвшөөхгүй, ойлгохыг хичээе гэдэг нэг юм бодолтой байгаа. За тэгээд хамгийн сүүлд одоо зохиолчийн тэр Тамара эмээгийн тухай бичсэн тэр хэсэг бол бас их гоё байсан. Яа тэгэхээр би Тамара эмээг мэднэ гэж бол хэлэхгүй. Гэхдээ би нэг удаа бол очиж исэн. Тэр Виластэй эцэст архигүй орон гэргүй хүмүүсийг тэгжээдэг маш олон гэртээ нэг тийм эмээгийн доцочлоод маш гайхажсэн. Энэ амьдрал чи юу ямар баялаг юм бэ те. Зарим хүмүүс нь ингэж амьдралыг ингэж өнгөрөөж байгаа, зарим хүмүүс нь хинээч төлөө юу чихгүй зүгээр хувиа хичээж амьдрдаг. Гэтэл энэ эмээ ингэж бүх амьдралаа, бүх насаа ингэж энэ хүмүүсийн төлөө нэг ч гэсэн ингэж хүнийг архинаас гаргахын төлөө ингэж амьдарч байна гэж бодох бол үнэхээр гайхалтай мөртлөө үнэхээр тийм бүр санаанд минь багтамгүй тийм сайн зүйл байсан л да. Тэгээд тэр имээ бурхны оронд очсон магадгүй тэр имээ бол хизээч те танд өгөхөд би бол эргэлзэхгүй байна. Яагаад гэх юм бол тэр имээ бүх насаа өөрийнхөө төлөө биш, өөрийнхөө хүүхдийн төлөө биш, хүмүүсийн төлөө тэг ямар ч тийм хариу нэхгүйгээр тэр зүйлийг хийсэн учраас тэр имээ бол үнэхээр гарцаагүй дэваажинд очсон, тэнгэрийн ханшлалд орсон гэдэгт бол огт эргэлзэхгүй байгаа. Окей. За тэгээд хамгийн сүүлд нь хол биш номын гол одоо өгөх гээд мессеж нь юу байсан бэ гэхээр өнгөт орчлонд өөрийгөө өчүүхэн гэдгийг ухаарч өөрийнхөө Эверестийг олоорой гэдэг тийм одоо төгсгөлөөр төгсдөг. Тэгээд тэр болон хэрийн надад бол гой санагдсан. Хүн болгон Эверестийн оргилдох албагүй буюу хүн болгон амжилттай амьдрах албагүй. Гэхдээ хүн бүхэн өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг өдөр бүхэн бүтээж өөрийнхөө тэр хүсэл мөрөөдөл зорилгыг ямар ч байсан биелүүлэх ёстой, хүн ерөн зорилготой, мөрөөдөлтэй амьдрах ёстой. Юу ч хол биш те, таны бодож байгаа, таны төлөвлөж байгаа, таны санаанд орсон, таны санаанд багтаж байгаа тэр зүйлийг хэзээ ч хол биш юм гэдгийг ойлгосоо гэдгийг зохиолч болон одоо энэ бяцхан цахим төвчлөлийг хийж байгаа би уриалахыг хүсэж байна. За яагаад вэ гэх юм бол нэг юм үгээд шүү дээ. Санаанд багтсан зүйл заяанд багтдаг юм буюу 2025 онд та яг юу төлөвлөсөн, юу хийхийг хүссэн тэр зүйл тань хэрвээ таны санаанд багтсан бол магадгүй таны заяанд ч гэсэн багтаж байгаа гэдгийг дахин тий батлан хэлхийг хүсэж байна. Яагаад гэх юм бол та чадна л гэж бодсон бол чадна тий юу ч хол биш. Тий. Тэгээд энэ хүү одоо хамгийн анхныхаа тийм цахим товчлолыг тий энэ хүрээд өндөрлж гин. Энэ бол зүгээр миний одоо энэ номноос авсан ухаарл, энэ номноос авсан бяцхан товчлол байлаа.